Сайн байцгаана уу, шинэ бичлэгээр уулзчаад баяртай байна. За энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ Netflix дээр бодит явдлаас сэдэвлэгдэж бүтээгдсэн баримтат киноны талаар ярилцсан. Тухайн баримтат кино маш чихүүцэн айц хөргөм мөн сурамжтай болохоор ярилцах зүйл ихтэй байгаа. За ингээд олон юм ярилгүй бичлэг рүү орцгоё. 2025 оны 8 сарын 29-нд Netflix дээр Unknown Numbered High School Catfish гэдэг нэртэй цацагдсан баримтат кино байгаа. Манай гол дүрийн хохирогч охиныг Lauren Licari гэдэг Америкийн Мичиган мужийн Bay City гэж жижигхэн хотод аав ээжтэйгээ амьдардаг айлын ганц охин байсан. За Lauren охины хувьд гэх юм бол сургуультай, сурлага сайтай, авьяастай, спортлог, мөн өөртөө ч Owen гэдэг найз банттай. Энэ хоёрын хувьд бол сургуулийн жишг хосууд байсан. Яг гэх юм бол хоёулаа бейсболоор хичээлдэг, сагсан бөмбөг тоглодог, за түүгээрээ хамтдаа амжилт гаргадаг. Мөн хоёртынх нь аав ээжүүд бие бинийгээ таньдаг, үерхлийн хүлээн зөвшөөрж дэмждэг болохоор нэгнийндээ хоол иддэг юм дотн бас маш зөв үерхдэг. Хөөрхөн гэгээлэг хүүхдээ үерхэлсэн байгаа. За хэрэг явдлаа 2020 оны хайлын өнөр болсон. Bay City хотын нэг юм уламжлал идэм байл та. Жил болныхаа хайлын өнөр тухайн хотынхон Chloe гэдэг охины бөөндө очиж хайлын өний баярын үдэшлэл хийдэг. Тухайн 2020 оны хайлын өний дараа Laura охины утас нь ийм мессеж ирсэн. Тухайн мессежийг харах юм бол чиг царай муутай найз залууч нь чамаас салахыг хүсдэг. Яг хөө энийг болохоор анх аав ээжтэй хэлсэн ч гэсэндээ найз залуутайгаа ярилцаа. За энэ зүгээр манай сургуулийнхны prank баха те. Ганц хоёр хүүхдэл ингэж хэлсэн бах гэж бодоод тоохгүй өнгөрсөн. За энэ явдлаас хойш ерөөхдөө ажил амьдрал нь айгүй гоё байжгаад 11 сарын дараа хэрэг явдал бүр томоор жинхнээсээ мандаж ирсэн. Юу болсон бэ гэх юм бол 2021 оны 9 сард гинт Lauren-ийн утсан дээр өдөрт 30-аас 50 мессеж ирдэг болсон. За тухайн 30-аас 50 мессеж нь юуны тухай вэ гэхээр дандаа гадаад үзмжээр нь доогсон, доромжилсон, шогсон. Чи амар царай муутай штэ. Чи өнөөдрийн өмссөн байсан хар өмчин чамайг амар тэнэг харагдуулж илээ шүү. Амар хавтгай биетэй маа чи нэрээ. Та найз залууч нь чамайг салахыг хүсдэг шүү. Яагаад гэдэм бэ? Яагаад гэвэл тэр насан туршийн зүйл хийхийг хүсдэг болохоор. Чи түүн тэрийг хийж өгч чадахгүй болохоор тэр чамд дургу. Харин би түүнд хийж өгч чадах болохоор тэр намайг хүсдэг. Гих мэдчил. Хиндээ бол охины дандаа гадаад үзмжээр нь доош нь хийсэн мессежүүд ирсэн бол цаг явах тусам нэмэх 18 хүн сэтвтэй болж ирсэн. За энэ мессежүүд ихтэй ганцхан Lauren охин дээр ирдэг байгаагүй. Найз залууд нь ч гэсэн ирдэг. Гэтэ найз залууд нь ирэхдээ дандаа найз охины муусан мессежүүд. Lauren амар царай муутай штэ. Чи яагаад тэрнтэй үргэлт юм бэ сал та. Яг үүндээ Owen би чинь юу хүсдэг мэднэ. Чи хийж үзмээр байгаа зү. Чи тийм мэдрэмж ямар эдийн мэдхгүй байна. Laura харин чам тэрийг өгч чадахгүй. Та хоёр сал зүгээр салаад үг гэд. Ер нь энэ хоёрын харилцааг хурдан сал тэг ийм тэнэг найз хүндээ яах гэдэг ингэсэн мессежүүд. Харин Laura болохоор чи ийм царай муутай ямар ч үн цэнгүй ийм тэнэг охин. Чи угсаа найз залуухан хүснийг хизээч өгч чадахгүй болохоор найз залууч надтай нууцаар уулздаг мэдхүү. Энээс болоод мэдээж хоёр асуудын хооронд маргаан гарна. Гэхдээ найз залуу нь тайлбарлаа те. Тийм байхгүй, ийм ээ, тийм ээ гэх тэгэхээр гайгүй учраа олчдөг гэсэн маа. Гэхдээ энэ үйл явдал өдөр болгон 7 хоног тутам сарын турш үргэлжлээд хоёр талын эцэг эхчүүд мөн санаа зовж байгаа те. Хүүхдүүд нь ингээ өдөр болгон занал хийсэн өөрсдийн гадаад үзмжээр нь доромжсон мессежүүд ирдэг байсан болохоор эцэст нь сургуулийн захиргаанд хэлсэн. За энэ бүх хугацаанд болохоор ээж нь ингээд охиныгоо дандаа сэтгэл санаагаар дэмждэг те. Миний охин наадах бити тоо зүгээр ийм тэнэг өөртөө итгэлгүй insecure амтан чам руу бичиж байгаа чи бол үзэсгэлэнтэй хөөхөн гэх мэтэр охиныгоо зоригжуулж тусдын болдог байсан байгаа. Сургуулийн захирал нь энэ хэргийг аваад за ер нь ямар мессежүүд ирж байна гэдгийг хараад бүр шоконд орсон. Сургуулийн захирал нь 53 настай эрэгтэй байсан. Тэгээд өөрөө ярьсанаа хэлж байгаа байхгүй юу? Би 53 жил амьдрахтаа хизээч ийм аимшигтай насанд хүрэгчийн мессеж харж байсангүй. 13 настай өсвөр насны охин руу маш детальтай тий. Би бол Owen бит хоёрын гэсэн бит хоёрын тэнд унтсан хөвцөн. Owen намайг хүсдэг. Яагаад гэвэл чи хизээч түүний хүсэж байгаа том үний юм хийж өгч чадахгүй бистэй. Яг би энэ том үний юм гээд арай зөөлж хэлж байгаа болохоос баримтат кинон дээр нь бүр маш детальтай заваан юм бохир юмнуудыг тэр 13 настай охин руу бичдэг байсан байхгүй. Тэгээд ингээд эцэг эхчүүд захирлууд хоорондоо ярилцаа. За окей энэ ерөөхдөө ингээд бараг ахлах сургуулийн захим гэмт хэрэг дээрлэхэлт болж байна. Хүүхдүүд би нэг ингээд шоколад дээрлэхэд байгаа юм шиг байна. Тийм болохоор захирал нь хэлсэн байгаа. За чам руу ингээд мессеж ирэх юм бол чи тэр доор над руу хэл. Би тэр шууд сургуулийн бүх камерыг хараад хэн уцаа оруулж ийн, хэн яг сэжигтэй үйл хийж ийн гэдгийг хараад тэгээд хэдүүлээ ингээд хэн байж болох вэ гэдэг таамаг гаргая гэв.
За энэ үр сонсонгоо та нар бодож магадгүй те ямар тэнийг юм бэ? Зүгээр ингээд мессеж хийж байгаа дугаар нь блоклж болохгүй юм уу? Эсвэл өөрөө дугаараа сольжлохгүй юм уу гэд. Тэнгүүт нэг сони минь юу вэ гэхээр энэ охин хичнээн тэр дугаарыг блоклоод өвөн ч гэсэн бас блоклж байгаа шүү дээ. Өөрсдөө дугаарыг солиод олоод бичдэг. Дугаараа солингууд нь шинэ дугаарлан дахиад бичнэ. Блоклонгууд өөр дугаараас дахиад бичнэ. Тэгэл өдөр болгон 30, 40, 50 мессежийн өсвөр насны дөнгөж өөрийнхөө учрыг олох гэж өөрийгөө таньж мэдэх гэж явж байгаа охин руу ирдэг байсан байгаамаа. Өдөр эрт тусам охин өөртөө итгэлгүй. За энээс нь болоод өвөн найз залуу ч гэсэн маш их стресстэй. Тэгээд сүүлдээ ингээ өвөн хэлсэн байгаа байхгүй. За хоёул ерөөсөө болио. Ингээд харилцааны хоёлоо бууж өгөхгүй. Гэтэ энэ хүн хоёулын үнэхээр салахыг хүсэж байгаа болохоор хоёулаа салъя. Тэгээд энэ мессежүүд ирэхэд байсан дараа хоёлоо буцаад нийлчихье гэд. За энэ үед угаасаа Лаураны сэтгэл зүй маш хуналттай байсан. Найз залуугаасаа салж угаасаа ийм тэнэг бүдүүн те ийм тэнэг болохоор ингээ найз залуугаа хүртэх хэрэггүй гэжсэн чинь найз залуу хоёлаа амттай салыг гэлчээр мэдээж өөрт нь маш хүн туссан байгаа. За энэс гадна сургуулийн захиргаа болон эцэг эхчүүд ягаад үеийнх нь хүүхдүүд ингээд дээрлэх чинь бичиж гин гэж бодсон мэй гэхээр Лаурын руу иржсэн бүх мессежүүд одоо нэг хүнийг дотны хүн дууддаг хочод шүү дээ. Одоо чинь миний дотны хүмүүс маа найзууд намайг Амука гэж дууддаг. Тэрэн шиг Лаурын охиныг дотны хүмүүс нь найзууд нь Ло гэж дууддаг гэсэн маа. Тэгээд дотны нэрээр нь мессежчдэг. Ло чи өнөөдөр их царимтаар ажиллаа. Ло өнөөдөр өмсөн өмнө чинь чамайг амар хавтгаар ижүүлжилээ гэх мэтчлээ. Тийм болохоор ингээд за окей дотны ерөөхдөө найзууд юм байна гэд хүн болгоны те өвөн ч гэсэн дотроо Лаурын ч гэсэн дотроо ингээд хин бэж болох уу гэд өдөр болгоны сэтгэл төвшөлтөй хэцүү өнгөрөөжсөн. Энэ үйл явдал зөвхөн нэмэх 18 сэдвтэй зөвхөн гадаад үзмжээр нь доромжлогт доогоолохоос бүр муудаад охиныг амиа орлохыг шаардаж гисэн. Амиа орлоо чи тэнэг амт минь. Чам шиг хүн энэ дэлхий дээр ямар ч үнцэнгүй. Чи өглөөг яах юм? Тэгэл бүх юм мартагдана. Чи өгчүүл биднэрт амар сайхан байна. Тэгээд хэрвээ чи амиа орлохгүй бол бид нар чамайг очиод алчин шүү гэсэн ийм амиа хорлохыг сэтэлжүүлсэн, зоригжуулсан, сүрдүүлсэн ийм мессежүүд ирээ. За тэгээд сургуулийн захиргаа эцэг эхчүүд ямар ч ийм сэжүүр олж чадахгүйсэн болохоор хотынхон цагдаагийн газрын Майк гэдэг офицерт энэ хэргийг хүлээлгэж өгсөн. За тэгээд ингээд Майкын за окей бүх хүмүүсийг ингээд судлаад мессежүүдийг уншаад тэр нөгөө сүүлд нөгөөний бид нар чамайг ална шүү гэдгийг харчаад энэ нэг үеийнхэнтэй дээрлэгдэг групп охтууд юм байна гэж сэжүүр гаргаад хид хидээр нийлдэг группүүдийг ингээд сэжилж гисэн байхгүй. Тэн дунд нь Клои гэдэг охины групп байсан. Яг Клои гэдэг охиныг сэжилэхэд хамгийн том түлхэц болсон бэ гэхээр нэгт Клои Оуэн хоёр багын найзууд ээж байгаа. За тэгээд Оуэн Лаурентэй үерхснээс хойш харилцаа нь хөндөрсөн. Яагаад гэх юм бол Лаурен Клои хоёр бие биед дургу. Одоо сагсны тэмцээнд нэг баг болонгот хоорондоо амар муудалцаж хэрэлддэг. Тэгээд Клои болохоор хүүхдүүд юу гэж хэлдэг вэ гэхээр амар мин охин. Гэхдээ хизээч хүмүүсийг хүүхдүүдийг дээрлэхдэггүй муухайгаар хараадаг. Гэтэ нэг байгаа байдалтай харьцаа яриан болохоор гэх нэг юм жоохон их зантай ч юм уу. Тиймэрхүү харьцаатай охин болохоор сэжигсэн. Тэрнээс гадна хамгийн том сэжүүр нь юу вэ гэхээр Клои гэдэг охин гэр бүлээрээ Флорида руу явж амарсан юм байна л та. Тэгсэн чи тэр үед нь Лаурен руу ирсэн мессежүүд хаанаас ирсэн бэ гэж судлаад үзсэн чинь байршил нь Флорида заажсэн. Тэгээ Клои хэрэг Билл Сити хоттой байх юм бол Лаурен өвөнд ирж байгаа мессежүүд нь тэр хаяыг заагаад тэгээ Флорида явцсан чинь Флоридаас ирж байгааг заагаадсан болохоор тэгээ ингээ бүгд баг Клоигээ итгэцсэн байхгүй. Тэгэл цагдаа нар нь захирлууд нь өвөнгийн ээж нь бүр Клоитой уулзаад за миний хүү ингээ хэрэгээ үлээчихээ. Ийм хийх муухай штэ. Чамайг Лаурен дуруу гэдэг юм чинь. Гэтэ эн чинь бүр хэрэг сэтэрсэн зүйл байна гэд охиныг ятгаж эхэлсэн байна. Клои охины хувьд юм бол энэ бүх хугацаанд өөрийгөө өмгөөлж хамгаалаад үгүй би ерөөсөө тэгээгүй гэд бүх хуцаа те ерөөсөө миний хуцыг ав гэд тийм байр суурьтай байсан. Тэгэх тусам ингээд Лаурен болон Оуэн руу иржсэн мессежүүд юу байсан бэ гэхээр бид нар чамаа ингэн тэнгуүтэй Лаурен л болохоор Оуэн битээр багтаа тэгдэг байсан. Чамаас болоод битээр ийм гоё активити те хамт идэв гэсэн цагаа өнгөрүүлж чадхаа болцсон гэд Оуэнтэй хамт авахсан зураг мураг явуулаад ирсэн байхгүй. Тэнгуүтэй Оуэн хэлж байгаа. Би Клоиг сайн мэднэ. Клои бол миний сайн найз. Гэтэ Клои хизээч юм тэнэх хүн биш. Хэрвээ тэр үнэхээр утасны цаанаас мессежээр Лаурен битэрийг сал гэж дарамтлаж исэн бол өөрийгөө ингэж хамт авахсан зургаа явуулж илчлэх тэнэх хүн бишээ гэд. За ингээд удаан шалгагсны Клои болон одоо нөө Клои ч бас юм охтын групптэй гэсэн София, Мэри гэдэг хоёр охинтой нийлдэг. Эднэр биш гэдэг нь ингээд тогтоодод яагаад гэвэл ямар ч нотлох баримт гарч ирэхгүйс аахгүй. Тийм болохоор Клои гэдэг охиныг биш гэж үтсэн. За энэний дараагийн сэжигт нь хэн байсан бэ гэх юм бол Адриана гэдэг охин. За
За энэ охины хувьд гэх юм бол нэг сургуульд явдаг маш чимээгүй хүүхдээсэн байгаа. Тэгээ яагаад энэ охиныг сэжээлж гисэн бэ гэхээр спорт өдрөлийн дараа Адриана гэдэг охин Лаура руу уурлаад ийм луун авч чидсэн гэсэн ийм цуу яриа байсан юм л да. Тэгээ тийм болохоор ингээд ерөөдөө Лаурад өс санаад ийм юм хийж байгаа хаа гэж бодоод за тэгээ мэдээж ингээд цагдаа ингэж үтсэн болохоор ингээд сургуулаар нь дүр яриа гарч байгаа шүү дээ. Яна Адриана эсэм мэн гэд. Тэгэд энэ охины хувьд бүр маш хэцүү байсан. Яа гэх юм бол цагдаа нар ингээд зүгээр байцаал тавчихгүй дарамтлагдаг байсан. Чи угаасаа ингээд Лаура татарах юм шүү те. Лаурын татарах болохоор ийм мессеж явуулт юм шүү. За чи зүгээр хэрэгээ хүлээч штэ гих мэтчлэн дарамтлаад за тэрнээс гадна сургуулийн үеийн хүүхдүүд нь тэр нь хардаа дууган үний доотхон нөтөн гэж чимээгүй ингээл мөрөөр яваад идэг хичээлээ идэг сайн охин болов гэсэн чи яг үндэ амар хор утгатай муу хөхтэйсэн мэн гээд маш сургууль дээрх нэр хүнд нуунж гисэн байгаа сэтгэл зүйн хувьд унсан. За энэ байцаалтуудаас болоод цагдаа нараас бас айдаг болсон гэж байгаа. Угсаа 13 настай охин штэ. За тэгээд угаасаа мөн л Адриана биш гэдэн тогтоогдсон. Яагаад гэх юм бол Адриана руу мессеж ирсэн танихгүй дугаараас. Тэгээд тэнэг охин минь чи зүгээр би хийсэн маа гэд над хэрэгээ хэлээчтэй гэд. Тэгэд ийм байдлаар ирсэн болохоор за окей юу гэл энэ охин өөрөө өөрлөгөө юм бичээж авах гэд Адриана биш гэж шийдэгцэн. Хэрэг явдал 2021 оны 9 сараас эхлээд 2020 оны хавар хүртэл өдөр болгон 30-аас 50 ширхэг мессеж үхээд өг, салаад өг те ингээд өг гэсэн мессежүүд ирсэн. За тэгээ Owen Lauren хоёр салсан ч гэсэндээ хизээч мессеж нь ирэхэд зогсоогүй. Улам бүр ихсэн. Тэгээ нөө үхээд өгөөч одоо нөгөө гимт хэрэг хийлгэх өөрийгөө амиа орлох сэдлийн улам төрүүлэхээр тийм балер мессежүүд ирж байсан. За ингээд ерөөхдөө Лаураг ийм сэтгэл зүйтэй байгаа дээр амиа орлчуудыг гэж бодсон болохоор FBI-ийн cyberbully буюу цахим дээрлэхэлтийн гимт хэргийн тасгийн Brad гэдэг офицер ирсэн байгаа 4 сард. За тэгээд энэ Brad-ийг ирэхэд хэрэгтэй танилцаарай гэж өгсөн материал нь 720 хуудас мессеж хийсэн гэж боддоо. Тэгэд ингээд Brad харчаад бүр ингээд гайхаа заяа. За окей би өмнө ингээд те цахимаар дарамтлуулж дээрлэхүүлээд амиа орж ирсэн зөндөө хүмүүсийг харж исэн болохоор гяс эндээ сэргийлээгээ бүх юм гихнээс нь дараатай шалгаж ирсэн. Энэ явцад болохоор Owen Lauren хоёр угаасаа бүр ингээд салаад холтцсон байгаа те энэ хэрэгээс болоо хин сэтгэл зүйн хүн дагаа буцаж нийлэх юм бол дахиад нөгөө муухай мессежүүдийг Owen бүр ихээр хүлээж аавна гэж бодоод Lauren-аас харилцаагаа таслаад өөр охинтой үерх гэж оролцсон. За тэгээд тэр охинтойгоо ингээд сайн болоод үерхсэн чинь тэр охины ээжд мессеж ирсэн байгаа. Наад тэнэг охиноо Owen-оос хол байлгах гэв. Тэгээд Owen шууд тэрийг сонсчод за окей би хүнтэй үерх юм бол миний үерхсэн хүн надаас болоод аюулд орох юм чинь би өөрөө хүнтэй үерхэ болио доо гэд. Тэг ингээд тэр бандийн хөвчс амир хэцүү болчих байгаа байхгүй юу. Тухайн үйл явдал болж байгаа бүх хугацаанд охины сэтгэл зүйн маш их унаад сургуульдаач тэ явахыг хүсэхгүй. Ягаад гэх юм бол өнөөдөр намайг сургууль дээр очивол хин юу гэж гоочлох болоо, хин намайг гадаад үзмжээр дагуулах болоо гэ өөртөө маш итгэлгүй болсон. За тэрнээс гадна гэр бүл нь санхүүгийн хямрал төртөөд гэрээсээ нүүхээс өөр аргагүй болоод өөр хямдхан байшин руу ороод за ингээд аав маавынхан цалин хаанаач хүрэхгүй, ээжхэн цалин хаанаач хүрэхгүй маш хүнд хэцүү цаг үеийг туулжсан. FBI-ийн мөрдөгч болохоор одоо нөгөө Америкт нэг юм байгууллага ч юм уу нэг юм аппликейшн шиг за юм байгууллага байт юм зөө. Тэнгүүт би тэр байгууллагт бүртгүүлээд тэгээд тэндээс ингээд дугаар зээлж аваад хүн рүү ярьж мессеж болдог. Тэгээд ингээд тим арга ашигласан байж магадгүй гэж сэрдээд тим байгууллагатай холбогдоод бүх мэдээллийг авсан байхгүй юу. Яагаад гэх юм бол эн чинь хичнээн удаан хугацааныхан дугаарыг блоклоо те хичнээн дугаараас солиод бүр янзын дугаараас ингэж ирээд байгаа болохоор ийм сэжүр гаргаад за тэр байгууллагатай холбогдоод ямар хүмүүс хандсан байна вэ гэдгийг судалсан байгаа. За тийм ингээд маш урт усны жагсаалт аваад нэг бүрчлэн те мессеж иржсэн тэр IP address те хаягтай ингээд тааруулсан байгаа. Тэгж явж байгаад эцэст нь нэг юм бүр яг таарсан дугаарыг олсон. Тэгэхээр энэ хүн нь одоо тэр хэргийн гол эзэн байсан гэсэн үг шүү дээ. Энэ бүх хугацаанд тэр охин руу өдөр болгон амиа хорлооч чи бол царай муутай өмхий балер заван тэ хинж чамаа хүсдэггүй гэж заван мессеж хүчижсэн хүн охины ээж байсан. Солиотаас та нар бүр шоконд орж ийн үү? Би бүр анх ингээд энэ баримтат кино үзэж байхдаа бүр ингээд шоконд орсон байсан заяа. За тэгээд энийг охины ээж буюу Кендра гэж үтсэн хин ч энд итгээгүй. FBI-ийн цагтаа нүртэл өөртөө итгээгүй заа. Юу вэ? Яаж ээж хүн охиндоо тийм хийж чадах юм те? Гэтээ мэдээч мөрдлөгийн явцад энэ тодорхой болчихсон болохоор шууд охины гэрлөө тэр дороо очоод тэгээ шууд ээж нь тулгсан байгаа. За энэ бүх явдал нөгөөний цагдаагийн body camera-аар бичигдсэн байгаа хгүй. Тэгээ шууд гэрлөө нь орол
сайн мэнэ өдрийн минь төргий. Би танаа энэ охиныг дээрлээд байгаа хүний хин гэдгийг ашигласан. Гэдэг ээж нь ямар юм бэ хин юм бэ гэсэн чинь та байсан. Бид нар бүх нотлох баримтуудыг цуглуулсан авсан байгаа. Та одоо хэрэгээ өглөө. Та яагаад охиноо ингэсэн бэ гэд шууд тулгацаахгүй. Тэгсэн чинь цандраал харин тийм ээ би тэгсэн юм аа. За байжаараа би тайв шатхыг. Тэгээд тэгсэн чинь охин чинь байгаа юу гэд байгаа гэж. За тэгвэл охиноо дуудаа гаргаад иргэн. За тий охин гарч иж авах хооронд нь ааврын залгаад за ингээд бид нар эхнэрийн чинь байсан гэж мэдэж авлаа. Тэгэхээр та ингээд гэртээ айл болох хурдан хүрээд ирэх боломж нь ярилцъя гэв. Тэ аав нь усан цаас юу яриад байгаа юм бэ? За би одоо очлоо гэв. За ингээд аав нь ирж байгаа хооронд охинтой нь ингээд хэлж байгаа байхгүй юу? За бид нар ингээд чамайг жил гарны туршдээ өдөр болго ингэж муухагаар хараад зүхээд байсан хүн ээж чинь гэдгийг олж тогтоолоо. Энэ ийм нотлох баримт байна гэв. Тэгээд охин мэдээж маш хүнд сэтгэл зүйн шоконд ороод ямар ч реакшн гарч чадаагүй, уйлж чадаагүй, ерөөсөө л маш их гайхсан, итгэж чадахгүй байгаа нь харагддаг. За тэр үед болохоор ээж нь ингээл очиол те амар ингээл санаа зовол. Өстө нэр миний охин гэл тэгж байгаа нь харагддаг. За тэгээд та нар мэдээж бас гайхаж байгаа шүү дээ. Яагаад ээж нь ингэсэн болоо өөрийнхөө төрсөн охиныг гэд. За тэгээд ээж нь болохоор өөрийнхөө өнцгөөс хэлж байгаа хгүй. Хүн болгоны амьдралыг кино гэж үзэх юм бол би ихэнх хүмүүсийн хувьд хорон санаатай муу дүрэн болчлоо. Гэтээ би энэ бүгдийг охиноо хамгаалахын тулд хийсэн гэж балан мэрж байгаа. За тэгэд яаж хамгаалж байгаа гэсэн чинь Кендра гэдэг охины ээж нь өөрөө нэг ихчтэй. За тэгэд 19 настай байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртчихсэн. За тэгээ охин том болох тусам өөртөө адилхан зүйл туулах үдэ гэж санаа зовсондоо охиныхоо сэтгэл зүйн эхнээс нь бэлдчихсэн. Охиноо хамгаалахын тулд. Хамгийн анх хайлаа өнөр 2020 оны хайлаа өнөр ихний чат ирсэн. Тэр бол би биш байсан гэдэг хэлж байгаа. Тэр бол би биш байсан. Яагаад хин миний охин руу ийм чат ирсэн бол явуулсан бол гэж би амар гайхажсэн. Гэтээ тэрний дараа би ингээд 21 оны 9 сараас эхэлж өдөр болгон би өөрөө бичдэг болсон. Өөрийгөө болохоор ингэж өмөрж байгаа байхгүй юу? Би бол ингээд охин руугаа те өдөрт ингээд 30 40 50 мессеж бичиж байхдаа би биш болчдөг байсан. Би бүр шал өөр хүн болчдөг байсан. Би бүр охиноо таньдгүй хөндлөнгийн хүний үүднээс бичдэг байсан. Тэгээ би ингээд тэрийг бич дуусчаад охин амар өрөвддөг байсан гэж байгаа. Цагдаагаас дуудлага авчаад аав нь гэртээ ирээд бүр маш их уурлаад бүр итгээгүй те. Тэгээд манай ихнэр ганц уцтай биш. Наа чи бүр хоёр уцтай. Чи нөгөө уцаа цагдаанд гаргаж өг. Чи тэр компьютернуудаа гаргаж өг. Одоо эцэг их рүү залгаад намайг аав гэж хэл. Яагаад гэвэл би чамаас саллаа. Би ийм хүнтэй хамт амьдарч чадахгүй гэд ээжсэн салсан. Тэгэд ингээ охиноо өмгөөлж хамгаалаа чи миний охин руу битээ ойрт цаашаа бай. Одоо яв гар гэд. Чамтай надад ярих хэвээр юу ч алга. Ямар ээж охиндоо ийм хийж чаддсан бэ гэд маш их ууралсан. Угаасаа л гарах хэвээр бас нэг valid direction те зохих хэвээр хариултыг үзүүлсэн юм. Энэ ээж нь ингэсэн мэн гэсэн яриа гарахад охин маш их айжсэн гэж байгаа те. Сургуулийн хүүхдүүд тэгэж их сүрдүүлэн болоод бүгдийн шалгаал байцаагаал ингэдсэн чи яг үндэ өөрийнх нь ээж нь бичсэн байж те гэд. Тим ховж юу гарахаас маш их санаа зовсон, эцсэн, айсан. Өвөний ээж болон өвөө нь юу гэж хэлсэн бэ гэхээр наадвал чин бүгдөө make sense хийж байна. Яагаад вэ гэх юм бол өвөнд ээж нь хитрхийн сайхан ханддаг гэсэн гинэ. Кендра гэдэг эмэгтэй. Тэгэл ингээл үргэлжсэн цагаас нь чистэ хөөхөн шүү гэлтэй бүр өөрийнхөө хүүгээс өөрцгөө хитрхийн сайхан ханддаг. Одоо тэр X хадам ээж нь өвөний ээж нь ингээ анзаараад жоохон ямар сони юм бэ, ямар хитрхий дотн юм бэ гэж бодож исэн гэснээр за миний хүүг өөрийнхөө хүү шиг харилж ивэл сайн л үстэй гэсэн бодлоо тэр бодлоо аргацаад өгсөн маа. Өвнөөс өөрөө хэлж илээ. Лаурины ээж Кендра над бүр хитрхий сайн байсан. Гэрт нь оройн хоол очиод идэнгүүт миний ам руу баг хоол халбагдаад өхөн холгүй. Миний урдуур орж бүх юм хийдэг. Би ийм идмэрэн тэгмэрэн би ингэж болох уу гэх юм бол тэг чийл тэгживэл өстө хүснээ хий гэдэг ер нь тиймэрхүү хандлагатай байсан. Тэгээ надад тэрнээс ингээм амар юм weird, creepy ийм эвгүй чихүүц хүрэн санагддаг байсан ч гэсэндээ би ингээд за бас л те ер нь л хадам гэдэг чи юм байт юм байна да гэдэг ийм сайхан сэтгэлээр хүлээж авахгүй чичээдэг байсан гэж байгаа. Ингээд 2023 оны 4 сарын 26-нд чүүх Кендра гэдэг эмэгтэй буруутай гэж үзээд 19 сар шоронд хорьсон. 2024 оны 8 сарын 8-нд шоронгоос гарсан байгаа. За энэ явдлын дараа ерөөдөө Лаура өөрөө юу гэж хэлсэн бэ гэхээр би ингээд ээжийг уучлсан. Яагаад гэм бол би ингээд тэгээд дотн баймаар байна. Ээж охин хоёрын харилцаа маш гоё байдаг. Тийм болохоор би яг бусад хүүхдүүд ээжтэй ямар байдаг тийм л харилцаа хүсэж болохоор ээжийг уучлсан. Гэтэ би одоо аавтайгаа амьдарч байгаа. Тэгээ аавтайгаа би өмнөхөөсөө илүү дотн болсон. Их сургуультай би criminology буюу гэмт хэргийн сэтгэл судлаач гэдэг мэргэжлээр сурахаар төлөвлөж байна гэд баримтат кино маань дуустгаа. За та нар бүр чихэндээ итгэхгүй байгаа сте. Ийм солиотой
Тэгснээ ингээд за хамгийн ихэнд ярилцах муухай юм гэх юм бол ярилцах сэдв гэх юм бол энэ эмэгтэй тэр бүх хүүхдүүдийн өсвөр насны хамгийн нандин гоё мөчүүдийг нураасан. Нэгтдээ одоо энэ хүүхдүүд бүгд 13, 14-тэй дөнгөж өсвөр насны эхлээл хүн болон өсвөр насны ямар идэв лээ те. Бүх хүн өөрлөнд дайрж байгаа юм шиг өөрөө ч өөртөө таалагдахгүй. Тэгэл эцэгтэй жоохон муудалцаар өстой нэрээ би л байхгүй болчиход эдгээр жаргалтай байна гэсэн нэг юм муухай депрешны бодлоод орж ирдэг. Тийм байхад нэмээд дараа чи бол царим муутай, чи бол хогийн, чи бол ямар ч үн цэнгүй тэнгүүтээ нэмэх ёс бус гаж тийм бүр бүх байж болох бүх деталийн та нар бүр төсөөлөхөргүй тиймнүүдийг охин руугаа бичдэг байсан. Тэнгүүтээ тэрнээс гадна охиныхоо найз банд руу бичдэг педофил өөрөө 30 гарсан эмэгтэй байж 13-тай хүүрүүтэй чи өстө надтай байх юм бол ингэ чи надтай тийм хийж үзмээргүй байна уу? Чи найз охиндоо хийж чадахгүй болохоор муухай газтай. Иймэр дүү маягийн бичсэн үнгээ боддоо. Тэгэд энэс гадна тэр Chloe, Adriana тэрнээс гадна сэжиглэжсэн хит хит охтууд те ахлах сургуультай найзтайгаа ингээл юм яриад хөгжилдөж өнгөрөх бүх цаг хугацаанд бусд хүмүүсээр шүүмжлүүлжсэн. Өнөө Chloe чи ингэсэн гэсэн шүү дээ. Тийм хинд 13 настай охинд яаж таатах юм бэ? Тэр бүх хүүхдүүдийн ирээдүйг хулгайлж байгаа сэтгэл санаа, бие мах бодоор нь хүчрхийлсэн байгаа. Тэгчээд бас өөрийгөө тэгж байгаа хгүй. Бараа тэ сэтгцэн өвчтэй олж үзэх гээд амаа шин. Би яг ингээд охин руу ингээд чат бичээ суухаараа өөр хүн болчдөг байсан. Юу яриад байгаа юм бэ? Чи тэр охиныг төрүүлж, хайрлаж хамгаалаагүй юм уу? Тэнгүүтээ хамгийн амар нь за эдэр ингээд нөгөө нэг санхүүн хэцүүдээд гэрн нүүхээр тулсан гэсэнд ингээд нүүгээд өөр байшин руу ороод тэгсэн чинь яасан гэсэн чинь Кендра ажлаасаа гарсан байсан. Тэрийн нөхөртөө жилээгөө охиндоо хэлээгүй. Яагаад ажлаасаа гарсан шалтгаан нь охин руугаа өдөр болгон тогтмол доромжилсан, хараасан, занл хийсэн чат бичин тул ажлаасаа гарсан. Яг тэгвэл Америкт би ясна ажил хийж үзчихсэн ахгүй. Тэгэхээр ингээд ер нь барыг л хуцаа оролдох зав зай боломж байхгүй. Яг ажлаа төвлөрөх ёстой байдаг. Тэгжиж чи бүтэн цалингаа тооцоолж авдаг. Тэгэнгүүт ажилдаа явах юм бол мэдээж тэгж чадахгүй шүү дээ. Эсвэл ажлынх нь харчин те юу гэж байгааг нь харчин. Тийм болохоор өглөө болон ажилдаа явж уншиж үзэлдэг. Охиндоо нөхөртөө өглөөний цагийг бэлж өгөө. За би одоо ингээд ажилдаа явлаа гэд гарч очиод буцаж гэрлүүгөө орж ирээд илүү хуцаараа өтөрчөнгөө ингээд бичдэг байсан ба. Солиод байгаа сте. Тэгэд нөхөр нь ингээд мэдгүй хөрхөн манай ихнэр ажиллаа хийж л байгаа да. Тэг хоёр ажил хийдэг гэсэн гинэ. Хоёр ажлаа хийж байгаа да. Мөнгө маань хаанаа ч хүрдвэ те. Охины маань сэтгэл зүйд ийм хэцүү байгаа юм чи хин хинд нь хэцүү байгаа ах уу гэд хөрхий ганцаараа болох гэж зүтгэе явуулсан. Тэнгүүт ихнэрнтэй ингээд тижээлгээл сайхан ажиллаа хийцэн. Тэгэл өөрийнхөө төрсөн охин руу өдөрт 30 40 50 мессеж бичээд тийм аим шим байсан байхгүй. Тэгээд үзэгчд бас юу гэж дүнж байгаа вэ гэхээр энэ Lauren гэдэг охин маань Stockholm syndrome гэж та нараа сонсчихсан бах те. Одоо нөгөө нэг энэ яад юм бэ гэхээр нөхөртэй амар зодуулдаг юмхтэй те. Шүнжэнгөө зодуулаад маш хүлэн нөхөр нь намайг уучлаарай гэж цэцэг бариад ирэнгүүд нь уучлцдаг. Яг гэх юм бол тэр хүний хувьд ингээд амар муухай хандаж агаад нэг сайхан ажиллангууд нь тэр сайхан үе бодоод за өөрийнхөө сэтгэл зүй хэтэрхий хэр гимтэхгүй тул ингээд өөрийгөө ихэн мэдрэхгүй хорчдөг байхгүй. За би л асуудал нэсэн дөө. Яг үндэ би тэгж хэлээгүйсэн бол намайг зодохгүй байх байсан ингээд тиймэрдүү хам шинжтэй байна. Тэгээд ямар өрөвдөлтөн бэ? Тэр эмэгтэй бүр жихнээсээ педофил нүнэ. Яаж тийм өсвөр насны хүүхдийг өсч чаддаг байна? Яагаад гэвэл бүх мессежүүд нь тодорхой шүү дээ. Ерөөсөө л энэ хоёрыг салгамаар исэн. Тэгээд чи надтай ингэмэр энүү тэгмэр энүү гэж балиар заван шижин юм ярьдаг байсан. Тэгээд цагдаа нар бас амар буруутгаж байгаа. Хотынхан цагдаа олигтой юм юу ч хийгээгүй. Өсвөр насны үеийнх нь хүүхдүүдээ л тойроо шалгаадсан. Яг үүндээ цагдаа бол хэрэгтэй өргөн хүрээнд авч үзээд бүр ийм аимшиг үхлийн сүрдүүлгүүд ирж яхад хүртэл эцэг эхийн ч гэсэн хамгийн түрүүнд шалгах хэрэгтэй байхгүй юу? Тэгж яхад хүн үеийнх нь хүүхдүүдийг шалгаад цаг алдаад энэ бүх хүүхдүүдийн ирээдүг баллахад хүрэхлээ. Ажлаа маш муу хийсэн гэж хэлж байгаа. Ямар азар тэр FBI Brad гэдэг офицер ирж тулсан бэ гэх мэтээр ярьж байгаа. Тэнгүүтээ ээж нь бас хэлсэн байхгүй юу? Та нар миний юу туусныг мэдэхгүй. Тэнгүүт хүмүүс гэдэг. Үгүй юу туусан гэж юу туусна яриад байгаа юм те. Окей чи ингээд sexual assault-нд өрчижсэн юм байна, хэцүү юм байна. Тэглээгээ тэр чинь чи өөрийнхөө охины ингээд шалтгаан болт юм уу? Та нар өөрсдийнхөө үр хүүхдэдтэй эсвэл хайртай дүүд ихчтэй тийм хийж чадах уу? Тэг ингээ хатаархад охин нь бол өөртөө ингээ харьцуулахад хамаагүй хөөрхөн юм охин байгаа хгүй. Хүмүүсээс ингэж тоглож байгаа. Нөө нэгсээ нэм бүхтэр хүүхлийн кинод гэдэг. Энтэй адилхан царайтай юм чинь гэдэг.
Тийм болохоор та нар ямар нэгэн байдлаар цахим гэмт хэрэгтэй эсвэл цахим дээрлэлтэнд хүрэх юм бол хамгийн түрүүнд эцэг ихтэй хэлээрэй. Тэгээ энийг бас ингээ шийдүүлж болдгий шүү. Шийддэг газар чамайг өмөөлж хамгаалах газар байдаг шүү. Тийм болохоор сайн дуугарж агаарэ. Эргэн тойрныхаа хүмүүсийг, үеийнхаа хүмүүсийг хатаархал юм заваан шижгийн тэнэг зүйлээс болж бити дээрлэхээрээ бити хин нэгний амьдралын сайхан цаг мөч, сайхан жилүүдийг хар дарсан зүүрчиг болгож өнгөрөөгөөрэй. За тэгээд миний Instagram хаяг энэ дээр байгаа. Instagram-ыг маань дагаж болно шүү. Тэгээд дараагийн бичлэг ямар төрлийн бичлэг хийлгэмээр санаа сэдв бас өгж болно. Тэгээд бичлгүүдээ ерөөхдөө идэвхтэй хийгээд явж байгаа болохоор лайка дараа, subscribe дарахаа бити мартаарай. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.